За хүүтэйгээ хамт нөхдөд ирсэн байна. Манай хүү агаарт мэдчихээн. Тэгээд энэ өнөөдөр бол их сайхан дулаахан байна. За сайн мэцхан уу? Влогтой тавтамаар л миний бичлэгийг сонирхож үзэж байгаа та бүхэнд баярлалаа. За энэ яриагаараа би өөрийгөө танилцуулъя. Тэгээд мэдээж яагаад ийм бичлэг хийхээр болж байгаа тий бас зорилтоо тайлбарлаж өгье гэж бодлоо. Тэгээд тодорхой хэмжээний мэдээж оршил маягаар хийвэл та бүхэн ингээд бичлэгийг маань ойлгож үзэхэд илүү төхөн болох хаа гэж бодож байна. Яг хүүгээ унтуулчаад гарч ирээд байж чинь тэгэхээр газ амжуулах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд миний энэ яг влог хийж байгаа, YouTube хийж байгаа гол зорилт бол би яг сая 2 сарын өмнө төрсөн. Тэгээд яг энэ 2 сарын хугацаанд амар олон зүйлс болсон. Тэгээд бас болох ч байгаа зүйлс ч гэсэн байгаа учраас яг тэднэрийг бас ингээд шеэрлэе. Нөгөө талаасаа ингээд хүмүүстэй гоё мэдээл солилцъя гэдэг юм зорилттой байгаа. Тэгээд би өнгөрсөн жил яг влог хийж бол эхэлсэн. Жижигхэн эхлэл тавьсан. Тэгээ 2 л влог орсон. Гэхдээ яг ингээд эхлээд явж исэн чинь жирэмсэн болцсон. Тэгэхээр мэдээж зорилт бол тэгээ майнд бол шал өөр тийшээ хандаа авч учраас ингээд тэр зорилго бол ингээд хаягдсан. Тэгэхээр одоо дахиад 2026-нд тэр зорилтоо эргээс сэргээж байгаа гэсэн үг. Тэгээд ээж болцсон учраас удаа ээж болж байгаа учраас бас шеэрлэх контент ч гэсэн баялаг илүү болсон юм байна гэж бол ер нь бодож байна. Тэгэхээр яг влог эхлүүлэх зөв цаг болов гэж хийдээд одоо ингээд бичлэгүүд хийж эхэлж байна. Тэгээд миний хувьд бол сая хэлсэнчлэн 2 сарын өмнө төрсөн. Тэгээ одоо эхэлж байгаа влог бол яг 2 сарын дараа буюу одоо энэ 12 сард л эхэлж байгаа. Тэгэхээр тэрнээс өмнөх бүх болсон зүйлс бол амар олон зүйлс болсон. Тэгэхээр одоо та хэдтэй шеэрлж байгаа зүйлс маань бол бас ингээд жоох уучраа олоод хизэн бичлэг хийж болох уу, яах уу гэдэг дээр ингээд ойлгох зүйл хийж байгаа учраас бас тэр талыг бас тайлбарлах нь зөв баг гэж бодлоо.
За тэгээ миний хэлсэнчлэн би яг энэ 2 сарын хугацаанд бол маш олон зүйлийг сурлаа, ойлголоо, ухаарлаа, өөрөө өөртөө амар их тэмцлээ. Тэгээд хамгийн гол нь яг энэ 2 сарын хугацаанд ээж маань хажууд байж иж одоо би үдээ зэрэгтэй ингэ сууж байна. Тийм тэгээ дөнгөж төрөөд болвол юу ч мэдэхгүй байсан. Яг нөгөө жирэмсэн байхдаа төрсний дараах зүйлийг бол өртөөсөө боддгүй юм бэлээ. Хурдан төрөл гэж бодд юм лээ. Тэгээд төрсний дараах гэсэн чинь яг нөгөө жинхэнэ реалити гараад ирсэн чинь амар айсан. Мэдээж амар ихтэй хайр байгаа л та. Ингээл хүүхдээ хараад хайрлаж байгаа ч гэсэн нөгөө талаараа би нөгөө амар юм perfectionist те төгс авахыг хичээгээл тэгээд чинь нөгөө чадахгүй зүйл амар гарсан учраас өөрөө өөртөө амар зөрчилдсөн. Тэгээ яг тэр үед ээж маань хажууд байж миний сэтгэл зүйг амар дэмжиж өгсөн нэгт. Хоёрт мэдээж би нөгөө хагалгаар төрсөн учраас миний нөгөө эдгэрэлт бас тодорхой хэмжээнд удаан хугацаанд явагдсан. Тэнгүүд ээж яг хажууд байж илүү хурдан тэнхэрсэн. Тэгээд за энэ амар олон мэдээлэл ч юм уу те ингээд төрсний дараах бодлуудыг бол бас дараа нь тусдаа видеогоор бол та хэдтэйгоо ярилцъя гэж бодож байгаа. Тийм учраас энэ сэдвийг бас тодорхой хэмжээнд хойшоо тавьчих. Тэгээд тэгээд ээж нарыг л амар ойлгосон төрсний дараа яг одоогийн байдлаар. Одоо ч ихсэн ойлгоол энэ. Тий. Шууд төрсөн найзуудаа бүгдийг бодож эхэлсэн. Яаж хүмүүс энийг давсан бэ? Тэгээ хүмүүс яаж ганцаараа бүр хүүхдүүдээ хардаг байна гэдэг бодол амар төрсөн. Тэгээд хамгийн гол нь ээжигээ амар ойлгосон. Тэгээ амар хайрлсан илүү. Тэгээд яг энэ 2 сарын хугацаанд бол ээж хажууд байгаагүй бол бас нэлээд чанга байх байсан баха. Тийм учраас баярлалаа ээжтэй. Одоо жоохон уучраа олж байгаа учраас бид хоёр ингээд гоё бичлэг хийж байгаа шүү. Тэгээ та бүхэн миний бичлэгийг гоё тухлан сууж талан сойрох нь уу.